За үндсэн хуулийн шүүхийн тухай хууль 2021 оны 1 сард батлагдаж 2021 оны 3 сараас хүчин төгөлдөр үйлчилж өнөөдөр 4 дахь жилдээ болж байна. За энэ хугацаанд үндсэн хуулийн цэцэд шүүхийн тухай хууль үндсэн хууль зөрчиж байгаа асуудлуудаар нийтдээ 10 гаруй удаагийн өргөдөл гомдол очиж тэр бүрийд үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн үндсэн хуулийн цэцгийн дүгэлтүүд гарч. За шүүхийн шинтгэл тодорхой хугацаагаар амлах боломжийг бий болгож ирсэн үндсэн хуулийн цэцэд хүндэтгэлтэй хандж байгаа. За энэ байр сууриа ч гэсэн улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хугацаанд илэрхийлж хэлж явсан байдаг. За үндсэн хуулийн цэцээр миний бие улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хугацаанд нэг улс төрийн байр суурийг илэрхийлснэ. Хууль тогтоогч та бүхэнд бас хэлье гэж бодож байна. Ягаад тэгэхээр цэцгийн хуралдаан шууд дамжуулагддаг юм байна. Протокол нь бас гардаг юм байна. Тэгээд улсын их хурлын хууль тогтоогч өөрөө энийг хамгаалж байгаа тэр байр суурьуд олон нийтэд тэр дотроо хуулиа баталсан хууль тогтоогч нарт ерөөс хүрэхгүй байдаг учир дутагдал бас байна. За энэ дотор нэг илэрхийлсэн байр суурь бол бид шүүхийн хараа тус байдал бие даасан байдлыг хангах дээр хууль тогтоогч баталгаатай төлбөртэй зогсож байгаа. Тэр дотроо манай хууль зүйн байнгын хороо шүүгчийн нийгэм эдийн засгийн баталгааг хангах томилогдсон этгээдээс хараа тус байх, шүүгчдээс хараа тус байх, шүүхийн дотоод арчлыг бэхжүүлэх зэрэг тодорхой шинтгэлүүдийг үе шаттай хийж яваа. За энэ үзэл санаанд хууль тогтоогчдын зүгээс бас хариуцлагатай бодиттой дэмжлэгүүдийг үзүүлж ирсэн. За нөгөө талд энэ шүүхийн хараа тус байдлыг хангах чиглэлд хууль тогтоогч цаашдаа анхаарах нэг асуудал байгааг би зориуд тэмдэглэсэн. Тэр нь Монгол улсын дээд шүүхийн шийгчдийн тоог бид нэр үндсэн хуульд бичээгүй байна. Улсын их хурлын гишүүдийн тоо үндсэн хуульд байдаг. Үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн тоо үндсэн хуульд байдаг. Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо үндсэн хуульд байдаггүй. За тэр ч утгаараа үндсэн хуулийн хуулид дээд шүүхийн шүүгчдийн тоог өөрчлөх байдлаар шүүхийн дээд байгууллагын хараа тус байдлыг алдагдуулж халдаж ирсэн улс төр эрх зүйн түүх манад бий. 16 шүүгчтэй байсныг 8 болгож исэн. 8 болгож жагаад үгэндээ оруулж исэн түүх байдаг. Гэтэл дараа нь мөн элбэгдэрж ерөнхийлөгчийн үед 16 шүүгчтэй байгангуут нь өөрийнхөө үгэнд оруулахын тулд 8-аар нэмж жагаад 25 болгож жагаад өөрөө 8 шүүгч томилоод тэгээд ерөнхий шүүгчийг өөрийн атганд оруулах улс төр ус явж исэн. Тийм ч учраас миний бие үндсэн хуулийн цэцэд хэлсэн үгэндээ цаашид үндсэн хуулийн цэц харин улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог өөрчлөх замаар хууль тогтоогч шүүхийн хараа тус байдалд халдах боломжийг хаах ёстой шүү гэдэг санаагаа бас хэлсэн баг. Энийг бас хууль тогтоогч эрхэм гишүүд та бүхэн хууль дараагийн юм дээр бас бодолцоосоо гэж хүсэж байна.